гарч яахаа үзүүлж байна. Хайрын шидэт үр. Эртээ урдийн цагт нэгэн жижиг хотод хүмүүс аз жаргалтай амьдран суудаг байж гинэ. Тус хотын шинээр төрсөн хүүхэд бүхэнд өөр өөрийн шидэт үртэй хамт мэндэлдэг байж гинэ. Анх төрөх үед нь хүүхэд бүрийн шидэт үр нэг ижил боловч хүн бүрээс хамаарч янз бүрээр ургана. Зарим хүүхдийн үр өндөр сайхан ургаж байхад өөр нэгнийх нь үр сайн ургахгүй хатаж ганджээ. Алимаа охин бол энэ хотод амьдардаг. Одоо 10 настай. Түүний хайрын шидэт үр нь тийм ч сайн ургаж өгөхгүй л байлаа. Нэг өдөр Алимаа охин тоглож байгаа хүүхдүүдийг харсан даруйд гинэт нэг бодолд хүрж гинэ. Алимаа, манай хотын бүх хүүхдүүд яг ижилхэн хайрын шидэт үртэй. Гэтэл хүүхэд бүрийн үр яагаад өөр ургадгийм болоо гэж бодлоо. Энэ асуултын учрыг олохоор олон хүнтэй уулзжээ. Гэсэн ч тохирох зөв хариултаа олсонгүй. Харин хотын нэг настай хүн Алимааг хотынхоо мэргэн өвөөтэй уулзахыг зөвлөв. Тэрээр мэргэн өвөө дээр очиж уулзаад учир байдлаа хэлж ойлгуулж гин. Харин мэргэн өвөө Алимаа охиноос нэгэн асуултыг асуув. Мэргэн өвөө: "Чи шидэт үрээ сайн ургуулахын тулд юу хийсэн бэ?" гэхэд Алимаа охин: "Би шидэт үрээ хамгийн сайн ургаасаа гэж үргэлж хүсдэг. Би хайрын шидэт үрээ сайн ургуулах гээд ойр дотны олон хүнээс маш их хайрыг хүлээн авдаг. Их хайр ирж байгаач хайрын шидэт үр минь сайн ургахгүй юм" гэж хариулж гинэ. Мэргэн өвөө жаахан бодож байснаа 3 шилэн аяг савтаа усны хамт авчирав. Тэгээд шилэн аяганд янз бүрийн хэмжээтэй ус хийлээ. Эхний аяг бага, дараагийн аяг нь их, сүүлийн аяганд тал дундуур ус хийлээ. Мэргэн өвөө эхний 2 аягыг нэгэн рүү нь юулж тэнцвүүлв. Харин сүүлийн аяганд усыг огт өөрчилсөнгүй. Тэгээд шилэн аяг нь ус хийлээ. 3 шилэн аяг дүүрэн устай болов. Алимаа охин анхааралтай гайхаж зогссоор байв. Харин мэргэн өвөө учрыг тайлбарлаж эхэллээ. Тэрээр: "Шилэн аяг бол өөр хүмүүс, харин ус бол хайрыг төлөөлж байгаа. Хүн бүрт хайрыг хүлээн авах хайрын хэмжээ харилцан адилгүй. Зарим хүн нэмээд байвал хайлж асгарна. Харин аягтай уснаас багахан хэсгийг өөр аяг руу юулж дахин ус нэмбэл аяг чинь дүүрэн болно. Авсан хэмжээгээрээ хайрыг өгч сурах хэрэгтэй. Хайрын утга учир энэ юм" гэж гинэ. Алимаа охин мэргэн өвөөд тадархснаа илэрхийлж гэрийн зүг явлаа. Тэрээр маш их баяртай байсан бөгөөд өөрийн мэдснээ бусадтай хуваалцаар байлаа. Одоо үед ч энэ хайрын шидэт үр хүн бүрийн сэтгэл дотор оршсоор байдаг. Алимаа охин: "Чиний хайрын шидэт үр ямар хэмжээтэй цэцэрлэг болон ургасан бол? Хайрын шидэт үрээ ямар байлгах нь чамаас өөрөөс чинь шалтгаална. Амжилт хүсье найзуудаа."